Сайн уу, сайнаа байна. Заяа байцгаан манайхаа сэтгэл санаанууд нь дажгүй эцтэй. За өнөөдрийн бичлэгтээ тавтай морил. За өнөөдөр ер нь нэлээд олон хүмүүсийн асуусан асуултын дагуу би нэгэн бичлэг бэлдсэн. За энэ нь болохоор ер нь Ирландд амьдрах ямар байдаг талаар над руу нэлээд олон хүмүүс асууж бичдэг те өртөг сургалтын төлбөр энэ төр гэл тэгээд яг анх бол би ирээд өөрөө нь удаагүй байсан болохоор ер нь нэг юм мэдээлэл багтаа байсан болохоор бас хамаагүй янз бүрийн мэдээлэл хүргэчихвээ гэж ер нь энэ бичлэгийг дандаа хойшлуулж ирсэн. Одоо болохоор би ер нь амьдраад яг 7 сар болсон байна. Тэгээ яг 7 сар амьдарсан хүний зүгээс одоо ер нь хүмүүсийн хамгийн их асуудаг зүйлс тэгээд ер нь Ирландын давуу болон сул тал за тэр дундаа Даблин хотодтой амьдрах ер нь ямар байдаг талаар энэ бичлэгээ бэлдээд та бүхэндээ хүрэхээр шийдсэн. За тэгээ Ирландд ер нь сурыг, Ирландд амьдрий, очиж үзье гэсэн хүн байгаа бол энэ бичлэгийг заавал дуустал нь үзээрэй магадгүй хин нэгний танд өгдөггүй те тэр мэдээллүүд ч бас байж магадгүй хэм. За Ирланд буюу одоо албан ёсны нэр нь бүгд найрамдах Ирланд улс. Тэгээд дэлхийд аз жаргалын индексээр 2025 онд 15-д орсон. За энэ маань болохоор ерөөдөө нэлээд гайгүй амьдрах орчин бүрдсэн улс гэж ер нь бол хэлж болно. За тэгээд Монголтой харьцуулах юм бол газар нутгийнхаа хэмжээгээр 20 дахин жижигхэн буюу миний тооцоолсноор бол нэг Өмнө Говь аймаг шиг те дангаараа нэг улс маань яг манай нэг аймаг шиг тэгээд Монголоос 20 дахин бага газар нутагтай гэсэн үг. За нэгдүгээрт нь ярих зүйл гэвэл яалтчгүй Ирландын үзэсгэлэнтэй байгаль. За Ирланд бол үнэхээр үзэсгэлэнтэй байгальтай ингээд далаагаар тойрон хүрээлүүлсэн тэгсэн хэрнээ ийм уул мод ус ихтэй аялах газар ихтэй одоо хүмүүсийн их ярьдаг нь болохоор одоо Cliff of Moher за тэгээ өөр юу гэдэг те ингээд нэг иймэрхүү газруудыг ярьж байгаа ч гэсэн яг ингээд очисон жижиг таун тэр жижиг тосгон бүр нэг юм өөрийн гэсэн үзэсгэлэнтэй бүр үнэхээр тэр нь надад үнэхээр их таалагддаг. Тэгээ би ер нь 7 хоногтой нэг хамгийн багадаа 2 өдөр ер нь амардаг. За тэгээ дээшээ 3 4 гэх. Тэгээ ер нь бол би амралтын өдрөө хаашаа чамаагүй зүгээр ерөөсөө тэгэл яваал далайн ирээдэр ч юм уу эсвэл ингээд уулан дээр гараад хайкинг хийгээд яг тийм орчин маань энд ингээ аягүй сайн бүрддэг болохоор мөн ингээд хичнээн ингээ үйлэрхэг гэж ярьдаг ч гэсэн те ингээд надад сэтгэл санааны хувьд аягүй их дэмжиж өгдөг. Тэгэхээр яг энэ байгалаараа болол те байгалийн өөрийн гэсэн тогтоц энэ нь бол яг одоо Ирландын бүр хамгийн заавал очих ёстой газруудын нэг болгодог бүр ийм номер 1 хүчин зүйл байгаа. Хоёрт нь болвол соёл урлаг. За Ирланд улс нь өөрөө соёл урлагийн хувьд өөрөө ингэж өөрийнхөө одоо пабын соёлоос ахуулаад те ингээ тэр болгоно нь ингээ дуу хөгжим ер нь ингээл орой олонгууд л Ирландын Даблины пабод бүгд л ингээл юм чанга Ирланд хөгжим яваал те ингээ ерөөсөө яг юм бүх төрлийн соёл нь одоо тэр дундаа пабны соёл за музей те галерей гэх мэтчлэн ингээд үзэж харах юм маш ихтэй. Тэгээд Даблинд бол ингээд амралтын өдөр болгоноор ч юм уу ингээд нэг музей явсан ч ер нь болохоор айгүй тийм тэр нь надад бас айгүй гой санагддаг. Тэгээд мөн ихэнх одоо тэр галерей музейнүүд нь бол үн төлбөргүй. Ер нь яг үзүр соёлын тийм үйлчлэгээнүүд нь ер нь юм соёлоо дандаа ингэж дээдэлж энэ сурталчлах маяг руугаа айгүй их явдаг. Тэгээд өөрсдийн гэсэн баяруудаа ч гэсэн ингэж айгүй сүртэй тэмдэглэдэг. Тэр нь надад бас айгүй таалагддаг. Тэгээд ер нь л Ирландын ямар нэгэн баяраар бол бүгд нэг юм ногоон хувцас өмсөлтэй ногоон малгайч болтгой тавиал ерөөсөө ингээл бүгд л нийлээл аюу гоо ингэж баярлаж чаддаг бас тийм арт түмэн санагцсан. Тэгэхээр ер нь бол Ирландын соёл урлаг нь өөрөө тийм энийгээ ингэж авч үлдэх юмсан гэсэн тэр нэг юм сэтгэл нь ингээд юм дандаа юм барилга байшин дээрээ хүртэл шингэчихсэн ингээ хуучин барилгуудаа хүртэл дандаа ингэж хуучнаар нь авч үлддэг. Тэр надад бүр үнэхээр гоё санагддаг. За 3 дахь таалагддаг зүйл гэх юм бол одоо за миний хувьд бол Монголтой харьцуулахад нийтийн унааны хөгжил нь салбар нь айгүй өндөр хөгжилтэй гэж би бол дүгнэдэг. Тэгээд ер нь бол яг энд бол нэг төвчрээд авахгүй тэгэл бүх автобус бүх одоо нийтийн тээвэр нь бүгд цагийн дагуу тий ер нь бол ийм ажлаа төлөвлөхөд ч юм уу өдрөө төлөвлөх маш юм амар санагддаг. Тэгээд автобуснууд нь болвол энгийн хот дундах автобус нь бол ерөөдөө 2 евро гэдэг. Тэгээд оюутны хөнгөлөлт гэдэг ер нь бол 1 еврогоор
бас явдгаа. Тэгээд 1 евро төлөөд ер нь бол шууд цаг автобусаар явбал хамгийн гоё далайн ирэг дээр ч юм уу очих боломжтой. Тэгээ хамгийн гоё хайкинг хийдэг газар очих боломжтой. Ер нь бол нийтийн унаа нь тэгж аюу гоё хөгжсөн байдаг нь надад аюу таалагддаг. Тэгээд жижиг хот руугаа ч юм уу тэгээ бусад хотод руугаа явахдаа ч гэсэн ер нь хамгийн багадаа за нэг 7 евроноос эхлээд ер нь бол төлөөд нэг 10 ид хүртэлтэй автобусаар болол тэгээ төлөө явчих боломжтой. Тэгэнгүүтлээ Луас гэдэг нэг хот дундаа явдаг нэг юм жижиг цахилгаан галт тэрэгнүүд бас ингэж цагийн дагуу дандаа явдаг. Дандаач юу яхаа ер нь 12 цаг хүртэлчлөө ингээ явдаг. Тэгээ ер нь тэр нь бас илүү хурдан байх жишээний за хот хоорондоо автобуснаас гадна болол за нэг 12 евро төлөөд ийм галт тэргэнд суугаад явчих боломжтой. Гэх мэтчлэн нийтийн унааны тийм хөгжил нь айгүй гоё боломжийн хөгжсөн байгаа надад айгүй таалагддаг. Дөрөв дэх хүчин зүйл гэвэл мэдээж хоол, хүнс. За хүнс тал дээр болол үнэхээр тасархаа. Яг би ингээд Европын нэг оронд ингээм амьдарч байгаа яг миний бүр хамгийн дуртай зүйлсийн нэг яг эрүүл ахуй болон одоо эрүүл хүнсний стандарт нь бол үнэхээр супер. За тэгээд үнийн хувьд гэвэл би нэг дэлгүүрсэж байгаа нэг бичлэг бол хийжсэн. Гэхдээ яг ерөөдөн базаа хэлэхэд хүнс нь тийм одоо яг төгрөгөөр бодохоор мэдээж тийм хямдхан сонсогдохгүй. Гэхдээ эндхийнхаа амьдралын өртөг төр цалинтай нь ингээ харьцуулах юм бол ер нь хүнс маш боломжийн үнэтэй. Тэгээд жимс одоо бүгд шин тэгээд яг ингээд бүгд тийм гоё шинээрээ байхыг зорддог. Эрүүл ахуй стандарт маш өндөр байдаг нь болохоор юутай холбоотой вэ гэхээр магадгүй маш олон хүнсний сүлжээ дэлгүүрүүд энд ер нь үйл ажиллагаа эрхэлдэг. Тэгээд Европоос ч гэсэн ингээд орж ирсэн тийм том сүлжээ, Америкийн том сүлжээ, Tesco, Aldi, за Dan's гэдтэй тэгээд өрч байдаг лээ. Гэх мэтлээ ингээд хэд хэдэн юм сүлжээ том дэлгүүрүүд байдаг. Энэ болгоно нь ингээд үннээрээ болон чанараараа ингэж хоорондоо өрсөлддөг учраас бүгд ийм өөрснөө гэсэн юм хямдралын карттай тэрүүгээрээ бүр нь илүү нэмж хөнгөлөх жишээний те ер нь бол хүнс тал дээр яг өөртөө гоё хүнсээ аваад эрүүл зөв хооллоод явах бол 100% бүр ингээд 150 200% боломжтой байдаг нь бол надад маш их таалагддаг. Дараагийн хүчин зүйл гэвэл одоо монгол хүний зүгээс л хэлэх бах та. Агаар нь надад маш их таалагддаг. Яг юм гоё ийм чиглэг, сэрүүхэн ийм агаарт ингээд гадуур алхах ч гэдэм үү ер нь амьдралын чанар шаал өөр болд юм билээ. Тэгээл ингээд цаанаасаа ингээд нойр ч гэсэн авахуулаад бүр ингээд цэвэр агаарт хүний нойр би ер нь энд ирснээсээ хойш ер нь аягүй сайн нойртой байгаа. Ер нь нэлээд сайн унтж байгаа. Тэгээд яг ингээд анзаархлаар бас магадгүй цэвэр агаарт би ингээд ер нь алхах аягүй дуртай. Даблин өөрөө их жижигхэн хот бас яг ингээд харвал нэг хол харагдаад байгаа юм шиг хэрнээ яг ингээд яг алхаа явахт ч юм уу айгүй ингээ ойрхон баран ингээ автобусаар явсантайгаа дүүцгөөц бид нар болчдөг байхгүй хаяа. Тэнгүүд би ер нь алхах айгүй дуртай. Тэгээд нэг гараал ханаас цаашаа ингээ холдоол нэг цаг алхдаг ч юм уу те ингээд гих мэтлэн ингээ алхах цэвэр агаарт алхах надад тэр агаарын чанар нь айгүй гоё таалагддаг. Тэгээд энийгээ дагаад ч тэр ер нь ингээд нойрны ч юм уу бүх ингээд зүйлсийн амьдралын чанар бас айгүй сайн болдог юм шиг санагцсан. Дараагийн нэг маш чухал хүчин зүйл бол Ирланд улс маань хүүхдэд маш ээлтэй орн байгаа. За ер нь альва улс орныг одоо хүүхдэд хэр ханддаг, хүүхдийн тэтгэмж, хүүхдийн орчин хэр бүрдсэн байгаагаар бол тухайн улс орны ингээ амьдралын чанарыг бол дүгндэг маш том хүчин зүйл юм шиг санагддаг. Тэгэхээр Ирланд улс маань бол тэр тал дээр маш гоё санагддаг. За тэр нь юун дээр ажиглагддаг вэ гэхлээр зүгээр ингээд хүүхдэд түрээд тэрэгэн дээр нь түрээ явж байгаа эмэгтэй нийтийн унаанд орохдооч тэр за тэгээд дэлгүүрээр те энэ тэрүүгээр ингээд явахдаач тэр ямар нэгэн тийм хүндрэл ерөөсөө учирдгүй надад ингээд ажиглагдсан. Тэгээд жишээлбэл одоо манай өөрийн те Монгол улстай ингээд харьцуулахад ер нь бол тэр тал дээр маш өөр. Тэгэхээр би ингээд хараад барыг хатаарч байгаа хгүй. Вау, энд ингээд зүгээр гэртээ сууж байгаа эмэгтэй ерөөсөө ингээ ямар ч юм хүндрэлгүйгээр заавал хин нэгнийтэй ингээл тэргээ дээш нь доош нь өргөөл ингээл би бас өөрөө нөө ээж хүний хувьд яг тэрийг ингээ харж байгаа байхгүй. Тэнгүүд
яг өөрөө ингээ бие дагаад ингээ бүх зүйлийг хийх боломжтой. Тэр орчин нь ингээд маш гой бүрдчихсэн байдаг. За тэгээд мөн одоо хүүхдийн итгэмж гэ ингээ ярихлаар одоо эмэгтэй хүн ажил хийж агаад төрвөл 26 7 хоногийн турш 280 билүү 90 евро 7 хоног бүр ингэж авдаг. За ингээд тэрийг нь ингээд бодглохлоор 7000 хэдэн зуун евро өдр болж байгаа. Ер нь бол нэгсэндээ декретний хэмжээ дээр ингээд ер нь маш гайгүй хангалттай. Тэгээ яг төрөхт нь бас нэг 200 евро 290 евро төл одоо улсаас нь бэлгэлдэг гэж би бас уншсан. За тэгээ хүүхэд 16 нас хүртлээр сар бүр 140 евро тэтгэмжээр авдаг. За тэнгүүтлээ хэрвээ ихэр хүүхэд байх юм бол энэ нь хүүхэд тус бүр дээр одоо 1.5 1.5 гэж явдаг. За 3 ихэр болон түүнээс дээш байх юм бол даблдаад одоо 2 дахих 2 дахих 2 дахих гэд ингээд ингэж ер нь бол тэтгэмж явдаг. Ер нь бол ингээ хүүхдээ маш зөв ингээд ажгүй гой өсгөө гэж ингэж улс их орноос нь бол айгүй тийм бодлого сайтаагаар ингэж эмэгтэйчүүд болон хүүхдүүдэд ханддаг бол надад айгүй таалагдсан. Тэгээд тэрийг хараад би бас айгүй атаархсан. За дараагийн нэг зүйл гэвэл Ирландаас Европоор аялахад маш хямдхан боломжийн үнэтэй. Тэгээд визний хувьд ч гэсэн те ингээд Монголоос яагаад чинь бид нар ингээ виз инглээр дандаа нэг хүндрэлтэй нэг бусад орнуудаас жоохон уртсгсан хугацаанд хүлээдэг ч юм уу те нэг юм айгүй төвхтэй надад бол төвхтэй л санагддаг. Ингээд нэг юм арай өөр санагдаад байдаг байхгүй. Эндээс болохоор ер нь визний хувьд ч гэсэн гарах магадлал нь маш өндөр те заавал юм янз бүрийн юм шаардаад авахгүй оюутан гэдгээ нотлол одоо дансандаа хэдэн зуун евротой байхад бараг ингээ виз нь гарчдаг те эндээс аялахад за тэгээд Даблинаас Лондон руу нислэг ингээд хэд ачааллын биш өдөр болол хугацаанд бол нэг 30 евро байх жишээ нэ те. Ер нь бол Ирландад байгаа дээрээ Европоор аялах ч юм уу тиймэрхүү боломжууд нь бол маш гоё өгөгдсөн байдаг. За миний хувьд энд байгаа дээрээ Америк руу аялсан. За тэгээ Америк руу ирж буцахын 770 евро болж байгаа байхгүй юу. Тэгээ ингээ бодглохлоор Монголоос Америк руу нисээд буцаж ирэхээс за доор хаяж 2 дахин хямдхан байх жишээний тэгээд цаг болон цагийн зөрүүний хувьд ч гэсэн эндээс ингээд яваад ирэхлээр 6 илүү 7 8 цагийн зөрүүтэй ингээ ер нь надаа ингээд эндээс ийш тийш явах айгу таалагдсан. Тэгээд ер нь Ирландад ирж байгаа хүмүүсээр те ингээд сурахаар ч юм уу ажиллахаар ирж байгаа хүмүүс байх юм бол заавал энэ боломжийг ашиглаарай. Тэгээд ер нь Ирландад амьдрах нэг гоё хамгийн том шалтгаан гэвэл би бас магадгүй энийг хэлнэ. Дараагийн нэгэн хүчин зүйлс гэвэл Ирланд хүмүүс. За Ирланд хүмүүс өөрсдөө маш гоё ээлдэг, тийм шударга, ер нь нэг юм найрсаг хүмүүс байдаг. Тэгээд тэрүүгээрээ ч ер нь аюу алдартай юм бэлээ. Ингээд за яг англи хүн Ирланд хүнийг ингээ харьцуулахаар англичууд илүү татгшаага тий ингээд Ирландууд бол ер нь л юм аюу юм гадагшаага нээлттэй хүмүүс байдаг гэж өөрсдөө ч гэсэн хэлдэг. За тэгэхээр ер нь Ирланд хүмүүс тэр нь одоо юу гэдэг ингээ хэр варгийн л ер нь ингээд гадуур явж байхад ч юм уу би рүүгээ тэгж муухай харах, муухай үг хэлэгч байд юм уу. За тэгээд ингээ зүгээр нэг ингээд гудамжинд танихгүй хүнтэй зөрөөд өнгөрөхдөө хүртэл ингээ бид нар хоорондоо ингээд инээгээд те учиргүй юм хэлэхгүй ч гэсэн ингээ харцаараа ингээ аюу гоё ийлдэг юм байх те ингээд яг тэр юм соёл нь яг өөрсдийнх нь бас юм Ирланд хүн гэсэн тийм юуг нь чанарыг нь тодорхойлж идэг болохоор тэрийг алдахгүй тулд аюу гоё юм хүн болгонд юм ийлдэг байх хэрэгтэй гэсэн тийм тэр хүнийх нь чанар надад бас аюу таалагдсан. Тэгээ би энд бас үйлчлэгээний ажил хийж байгаа. Тэгээд ер нь бол ингээд хуцсны дэлгүүрт ажиллаад ингээд ер нь яг ингээ маш олон хүнтэй би ингээ харьцдаг. Тэгээд яг орж ирж байгаа хүмүүс ингээ Ирланд хүмүүс бол бүгд л ингээ аюу гоё харилцаатай тий ингээд нөх юм хэр варгийн юмыг асуудал болгож ингэж дүвийлэгдгүү ч юм уу те ингээ тэртэл дээрээ ингээ аюу тийм сонирн ч байхаа ингээд шал өөр хүмүүс байдаг ингээд тэгээд тиймч утгаар надад ингээд Ирланд хүмүүс дунд ингээ амьдрах нь бол надад ямар нэгэн байдлаар тийм дарамт өгөхгүй ч юм уу те ингээ Аз хүний хувьд ингээд ажиглахад ингээ ер нь бол тэр надад айгу тухтай санагддаг. За тэгээ нэмж хэлэхэд ер нь гудамжинд ч юм уу хин нэгэн өөртөө чинь те Ирланд ингээд ер нь Ирландын хаач явж исэн те хүн ингээд
өөрлөв чи харах юм бол ингээд харчаад шууд ингээд цаашаа явах нь өөрөө айгүй бүдүүлэг тооцогддог. Тийм учраас ингээд дандаа л ер нь ингээд харцаараач болтгоо инээгээд тэ ингээд өнгөрөх нь болол ингээд бусад хүмүүсийг бие бинийгаа хүндэлж байгаа одоо тэр хэлбэр нь болж өгдөг учраас тэрэн дээр бас ирж байгаа хүмүүс нь анхаараарай. Дараагийн нэгэн маш чухал том хүчин зүйл гэвэл Ирланд улс нь өөрөө ингээд ялгарлан гадуурхалд маш багтай ер нь бараг байхгүй гэж хэлж болохоор тийм гоё улс орн байгаа. За энд нь юу ороод байна вэ гэхээр нэг нэгнийгаа хүүсээр те одоо бэлгийн чиг баримжаагаар нь ялгуурлах. За тэгээд хөгжлийн бэрхшээл, за шашин шүтлэхээр нь одоо үндэс угсаа язгуураар нь одоо ерөөсөө бие бинийгаа ялгуурлах гэдэг зүйл энд бараг ер нь байхгүй. За тэгээд энэ нь юун дээр ингээ ажиглагддгүй гэхээр ажилд авахтаа ч юм уу те ингээ яг хүмүүсийнхаа ингээ дотрыг хүүхэн гэдэг талаас нь л хардаг болохоос биш одоо юу гэдэг ингээл чи яг одоо насаар нь ч юм уу те ингээд нас одоо яг тэр улс орон гэдэг талаас нь бол ерөөсө хардаггүй надад ажиглагдсан. За тэгээ өөрөө энэ дээрээ л би ингээд нэг ангид ороход л тэнд 10 хүн байлаа гэхэд за лав 8 орноос ирсэн байх жишээ нэ те. Тэгэхээр ингээд хинч тэнд ингээд анханасаа шинээрээ ингээ эхэлдэг. За тэгээ хинч тэнд ингээд тэрүүгээр ингээд шин гэдгээрээ ч юм уу ялварлуулах эсвэл за тэгээд аль нэгэн улсаас ирсэн гэдгээрээ харин ч бүр гоё бие бинийгаа таних тэр улс орныг таних тийм гоё боломж нь бүрддэг болохоос биш. Ер нь бол бие бинийгаа ялгуурлах тийм зүйл ер нь байдаггүй. Тэр нь надад бол маш их таалагддаг. Ер нь харахад хотын төвөөрч тэр дэлгүүрээрч тэр адилхан хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нь яг адилхан эрхээ эдлээд яг адилхан унаандаа тэг ингээ автобусандаа суугаад ингээд яг адилхан дэлгүүрээрээ хэсээд ерөөсөө яг юм амьдралын чанарт нь ямар нэгэн нөлөөлөх үед тийм ялгуурлал эсвэл тийм одоо буруу тийм бие биендээ хандж байгаа тэр хандлага нь хүртэл ингээд айгүй гоё байдаг болохоор тэр нь надад таалагддаг. За тэгээд энэ нь нөгөө талаасаа харахаар хүмүүсийн ингээ сэтгэл зүйг нь ингээ айгүй эрүүл байх дээр нь айгүй их нөлөөлдөг юм шиг санагддаг. За тэгээд одоо гоёос нь эхлээд доошоо явж байгаа тий. За тэгээ энд нь яригдах нэг хамгийн түрүүнд яригдах зүйл юу вэ гэхлээр байрны түрээс. За Ирланд улс маань өөрөө болол маш өндөр байрны түрээстэй. Тэгэд энэ нь өөрсдийнх нь ч гэсэн маш том асуудал болж явдаг. Тэгээд Ирланд өөрөө за Даблин хот яг түрээсийн өндөр гэх юм бол Даблин хот нь бол хамгийн өндөр болоо явцдаг. Тэр цэма түрүүгээ болох тусмаа энэ нь юутай холбоотой вэ гэхлээр маш олон тех компаниудын тэ одоо экспатууд ирж амьдардаг болсон одоо тэрний 30 жилийн өмнөөс ч юм уу тэ ингээд тэр үеэс эхлээд ийм түрээсийн үн болол тэ ингээд маш өндөр болоод тэгээ эрэлт нь маш өндөр болчихж байгаа учраас үнэ нь ингээд тэрийгэ дагаад өсдөг. За тэгээ тэрийгэ ер нь бол яг засгийн газраас тодорхой хэмжээнд барихыг бол хичээдэг гэж ярьдсан байлээ. Бараг ингээ барьж байгаа тулдаа ийм байгаа гэж ер нь бол хэлдэм байлээ. За тэгээ энэ нь болохоор зөвхөн гадаад хүмүүс дээр биш ингээд Ирланд хүмүүс залуучууд ч гэсэн өөрсдөө яг энэ ер нь дандаа шеэрлж ихэнх нь ер нь шеэрлж амьдрах те нэг ингээ байранд нэг өрөөнд ч юм уу хоёулаа байх. За тэгээд нэг байрыг ингээ хамгийн багадаа 2 3-уулаа түрээсэлдэг ч юм уу. Гэх мэтлэн ингээ энэ нь зөвхөн гадаад хүмүүс тулгараад байгаа бас тийм асуудал болдоггүй. За тэгээ байраа дөнгөж ирж байгаа хүмүүст бол байр олох нэлээд хэцүү байдаг. За тэгээд байрны хэд хэдэн ийм юуны сайтууд байдаг. Тэгээд ер нь бол ирэхээсээ өмнө яг ингээд сайтуудаа аягүй сайн хараад ер нь нэг юм үнийн ч гэсэн баримжаа авах нь бол аягүй чухал санагдсан. За тэгээд миний хэлэх зөвлөгөө гэх юм бол эрэхтэй ямар нэгэн за ямар ч байсан нэг юм орчиндоо тасах хугацаанд нэг сар ч юм уу те нэг юм байранд яаж иж агаад ер нь нэг юм гололгүйгээр гэсэн үгтэй ингээд ер нь анх ирж байгаа хүмүүс айгүй тийм эготой ингээ байдаг юм шиг санагдсан. Тэгээ миний хувьд ч гэсэн ер нь тийм л байсан. Гэхдээ одоо юу гэдэг нь эгогоо жоохон хаяад за тэгээд нэг юм аль олцсон одоо тэр байрандаа хэсэг ингээ байхтаа тэгээ сууршаад за тэгээ тэндээсээ ингээ ерөөдөө орчноо ажиглаа. За би хаанаас одоо хичээлд явж гин хаанаас ажилдаа явж гин гэдэг юм тооцоолол өөрөө ингээ айгүй тухтай хийгээ тэгээ дараагийнхаа магадгүй яг өөртөө таалагдсан ч юм уу те ингээд байрлуугаа бас шилжиж орох энэ хугацаа бас аюул чухал юм шиг санагддаг. Тэгээ зарим сургуулиуд бол өөрсдөө гэсэн дотуур байртай байдаг. За тэгээд миний зөвлөгөө хэмэл үнэхээр дотуур байртай сургуульд ирж байгаа бол тэнд нь ингээд захиалгаа өгөөд түр ингээд байнга дараагийнхаа алхмыг ингээд хийвэл бас арай хөнгөн тусах юм шиг бол санагдсан. Даблин хот маань бол Европт амьдралын
одоо яг энэ түрээс болон амьдралын тогны мөнгө ч юм уу те ингээд ийм ашиглалтын зардлаараа болвол төлбөрөөрөө нэлээд өндөрт ордог юм бэлээ. За тэгвэл яг тэрийгэ дагаад магадгүй цалингийн хэмжээнд бас гайгүй байдаг болохоор ингээ хүмүүс наашаага бас ирээл байдаг бах л та. Тэгээд тэрийгэ дагаад нэг анзаарэгдсэн зүйл юу вэ гэхлээр Ирландын залуучууд яг ингээд байртай болохын төлөө ч юм уу амар их ингэж зүтгэдэггүй санагдсан. Эхлээд ерөөдөө өөртөөгөө боловсруулаад тэгтээ дөрөв ингээ бүгд адилхан хэмжээнд ингээ түрээслээд ч юм уу те эсвэл ингээ аав ээжтэйгээ амьдраад ингээ явж байгаа гэдг нь аюу ингээ илтвэдэг болохоор ингээд нэг бие биенээс өрсөлдөх ч юм уу те аль болох тийм нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх гэж одоо ямар нэгэн байдлаар тийм материалын зүйлийн төлөө ингээд хөөцөлдөх нь ингээд дараагийн асуудал болцсон байдаг юм шиг санагддаг. Тэг ер нь анзаараад тахнаа эхлээд өөртөөгөө ингээд аягүй сайн хөгжүүлдэг, сурдаг. За тэгээ ер нь бол 35 40 хүрээд би угаасаа ингээд нийгэм дээр аягүй сайн тогтно гэдгээ өөртөө ингээд анзаарч мэддэг ингээд ухаардаг учраас тэр хоорондоо ингээд өөртөө хөгжих энэ тэр цаг заваа бол аягүй сайн өгдөг тийм залуучуудтай юм шиг надад санагдсан. Одоо тэрэнд нь болохоор юу орж ийн гэхлээр одоо жинхэнэ нөгөө Европоор аялах те маш их аялдаг. Ерөөсөө өөрөвчөө өрөөл явцдаг. Тэгээд ер нь бол нэг 30 гараад нилээн гарч иж ер нь яг ингээд хүмүүнтэй суудаг ч юм уу те ер нь бол тийм зүйл аягүй их ажиглагддаг. Тэгээд тэр хугацаагаа болол цэвэр өөрсдөө ингээ яг сургуулаа боловсрал бүх зүйлдээ ингэж анхаардаг надад бас аягүй авууштай чанар санагдсан. За дараагийн нэг хүмүүсийн ингээ Ирланд гэхээр санаанд нь ордог зүйл юу вэ гэхээр цаг агаар. За цаг агаарын хувьд бол би сайн болон сул тал аль алинд нь ер нь оруулна гэж бодож байна. За яг хүмүүсийн ярьдаг шиг тийм аимшигтай тийм бүрхэг бас эмо газар бас биш. Гэхдээ ер нь бол өвлийнхөө өвөл бол нилээн жоохон тийм бүрхэг өнгөрдөг бороотой. Ер нь жоохон эмо гэж хэлж болно. За би бол уг нь тийм эмо өдрүүдэд үнэхээр дуртай. Монголд бол гой бороонд те ингээл бороотой өвлөрхөг байхад би айгу дуртай. Тэгээ энэ дээрээ за би бас гайгүй бах гэж бодож исэн ч гэсэн яг тэр нэг өвөл эхэлж байгаа үед болохоор ингээд яг 4-5 цаг гэл хав аранхуй болоод ерөөсөө яг тэл бороо ороод ингээд яг тэр үе надаа ингээд айгу хүнд тусч исэн. Тэгээд тэрэндээ ингээ багаар жоохноор ингээ хүн угаасаа тасдсан байлээ. За тэгээ ер нь дулаараад ирэх тусмаа илүү гоё болдог. Тэгээ 2 сард илүүтэй нилээн бүрхэг байж байгаа. Тэгээд 12 хоног нарны тусгал тэг байсан гэж боддоо 12 хоног дараалаад яг тэрийг ингээд дотор нь амьдраад байгаа хэрнээ би нэг анзаарахгүй байсан. Гэхдээ яг ингээд нарны тусгал нэгч үзээгүй гэдгээ ингээд дараа нь сонсоод надад амар сонь санагдсан. Тийм учраас ер нь бол D витаминыг бол маш сайн уух хэрэгтэй. Ер нь бол D витамины дутагдлалд хамгийн түрүүнд ордог. За тэгээ D витамин дутгаараа ер нь шууд хүний ингээд нөө яс шүд гэдэг бүх зүйл рүү нөлөөлдөг учраас ер нь бол одоо яг ирж байгаа хүмүүс эндээс ч утсан бол тийм дөө гоё D витамины бол айгүй чанартайг нь хэрэглэж авах хэрэгтэй гэж би бол зөвлөнө. Дараагийн нэг яригдах зүйл бол аюулгүй байдал. За энийг ч гэсэн би давуу болон сул тал дээр би оруулна. За яагаад гэвэл өдрийн цагаар ямар нэгэн байдлаар таныг ингээд гадуур явж байхад ч юм уу учруу хүн дээр ингээд учруу ингээл те ямар нэгэн тийм хулгай зэлхий ч юм уу тиймэрхүү юмд орох бол тийм магадлал маш бага. Харин оройн цагаар бол би нэг гадуур шаардлахгүй бол нэг битгий ороо л гэж зөвлөнө. Яагаад гэвэл энд бол Даблин хот ч өөрөө маш олон үндэстнүүд ингээд амьдардаг. За тэгээд тэрийгэ дагаад мансууруулах бодис, өвстэй вид, за тэгээд согтууруулах хундааны юм авч болох тийм сувгууд маш олон байдаг учраас тэрийг хэрэглэсэн хүмүүс ч үгүй юм уу эсвэл ямар нэгэн байдлаар тиймэрхүү хүмүүсээс жоохон өөрийгөө хамгаалахын тулд энэ бол яг бидний өөрсдийн үүрэг хариуцлага болдог. За тэгээ сүүлд болол Монгол залуучуудаас ганц нэг ер нь энтийн дээрэмдүүлсэн тиймэрхүү сургууд байгаа. Тэгээд гих мэтлэн ингээд ер нь яг хүүхэн өөрийнхөө ингээ аюулгүй байдлыг аюул сайн хангах хэрэгцээ болол гардаг. Ер нь гадаадад ингээд амьдраад явж авах болол тэр бол ингээ өөрсдөөс хамаарах аюул том бидний үүрэг хариуцлага гэж би бол үздэг. Тэгээд энэ тал дээр хэлэх нэг ингээд батсан нэг үйлбэр хэлье гэх юм бол маш олон үндэстний хүмүүс нэг доор амьдарж байгаа гэдгээ бол үргэлж санаж авах хэрэгтэй. Тэгэхээр аюулгүй байдал бол яг биднээс өөрсдөөс шалтгааллах тийм хүчин зүйл болоод явнаа.
Хамгийн сүүлд яригдах нэг зүйл юу вэ гэхлээр Ирландд ажил олдоц хэр байдаг вэ? За миний хамгийн түрүүнд зөвлөгөө гэх юм бол өөртөө тодорхой хэмжээний хэл болон сэтгэл зүйн аягүй сайн бэлтгэлтэй ирэх ёстой шүү. Тэгээд ингээд наснаас хамаарахгүйгээр ингээ яг шинэ газар орчин өөрчлөгдөөд тэ яг энэ зүйл хүн өөрөө хэр бэлтгэлтэй ирнэ тэр төдий чинээ хурдан ингэж тогтох одоо тэр боломж нь аягүй бүрддэг юм шиг санагдсан. За тэгээ миний хувьд гэх юм бол бас ингээ учиргүй аягүй залуухан одоо юу гэдэг нь оюутан байхдаа ч юм уу ирээгүй за би ч юу гайг байх гэж бодсон ч гэсэн яг ингээ цагаад болохоор хүнд энэ орчин солигдох энэ хүн солигдох юм тэрдгээр зүйлс бол аягүй хүнд тусдаг юм байлээ. Гэтэ яг тэрийг ингээ гайвуул даваа гарцсан л та. Гэхдээ ер нь бол хамгийн түрүүнд өгөх зөвлөгөө гэх юм бол тодорхой хэмжээний англи хэлээ бэлтээ, тодорхой хэмжээнд сэтгэл санаагаа аягүй сайн бэлтээд ирэх юм бол ер нь бол хүн ингээд нэг юм руу ингээ аягүй ийм дайчин ордог штэ. Тэр чанар бол энд аягүй их хэрэг болноо. Одоо ажилд ороход ч гэсэн. За тэгээд зөвхөн Даблин, Ирландад ингээ ажил олох хэцүү ч юм уу те ингээд ийм байгаад байгаа мó гэж харахаар бас үгүй байгаа юм л та. Ингээ ер нь хаанч очисон бид нар тэ шин газар очоод шинээр ажил олох болол жоохон хүндрэлтэй л байгаа гэж би бол сонсоод байгаа. За тэгээд миний ажилд орох зөвлөгөө гэх юм одоо ажилд ороход юуг анхаарах вэ гэхээр за тэгээд ийм ажлын сайтууд болол ингээ байдгаа. За өөрийнхөө CV-г маш гоё бичих хэрэгтэй. Маш гоё бичих хэрэгтэй шүү. Тэрийг бол одоо ингээд онлайнаар сураад ч юм уу те ингээд ер нь тэр талээр өөрийгөө аюу сан бэлтгэх хэрэгтэй юм байлээ. Тэгэхгүй ингээ хүмүүс болохоор ингээ янз бүрийн юм аюу юм хүүхдчиг юм аюу юм хит богнох юм ч юм уу хит юм жоохон сонирхолгүй CV бичээд тэрийг угаасаа энд ингээд хитэн мянган ажилгүй ингээд залуучууд бүгд ингээд ажил хайж байгаа юм чинь тэрнээсээ ахуулаад хүн аюулсан анхаарах хэрэгтэй юм байлээ. За өөрийнхөө CV-г явуулаад тэр гэхдээ маш удаан процесс болдог. За 1 юм уу 2 сар доор ээж ингээд таны анкетыг аваа тэрийг ингээд цаанаа шинжилээд за тэгээд ярилцлаганд орсныхаа дараа 10-аас 14 хоног хүлээн гэх мэтлээ ингээд маш урт үйл явц болдог учраас сайтуудтай бүгдэнд нь ажлын зараа өгөөд за тэгээд CV-гээ хэвлэлээд тэгээд ерөөс энэ тэнд ингээд өгөх болол өөртөө маш ихтгэлтэйгээр те ингээд газрууд руу ороод ингээд би ингээд ийм байгаа ийм чадвартай ингээд ер нь бол өөрийгөө ингээд илэрхийлэх тэр чадвар бол айгүй чухал санагдсан. За миний хувьд гэх юм бол би зүгээр шууд CV-гээ барьж очивол тэгэл ер нь ажилд орж исэн. За тэгээ тэр болтол би нэг удаа би онлайнаар нэг компанид би ажлын ярилцлага өгөөд би тэнцээгүй. За тэгээд ер нь ингээ харахаар тэр онлайн ажлын үйл явцыг би ингээ өөрөө ингээ яг үтсэн болохоор яг онлайнаар ажилд орох тэр үйл явцыг би ингээ өөрөө үтсэн болохоор энэ бол маш удаан процесс байд юм билээ гэж би бол харсан. Тэрэнд ерөөсөө найдаад ах шаардлага байхгүй. Ерөөсөө өөрийн тэр эгогоо хаяал ерөөсөө энд ажилтай байна гэдэг бол маш том таны сэтгэл зүг болон одоо амьдралын чинь хөнгөвчлөх зүйл учраас энэ тэр тал дээр аягүй зоригтой те шулуутсан одоо юм маш өөртөө ихтгэлтэйгээр өөртөөгөө илэрхийлээд ингээд очих юм бол одоо тэр газрууд бол ер нь түрүүн хэлсэнчлэн заавал таны монгол хүн гэдгийг чарахгүй таны одоо хаанд хэрсэн гэдэг хүний чарахгүй яг хүний хандлагыг аягүй сайн харж авдаг тийм хүмүүс юм шиг санагдсан. Тэгээд аль болох юм нүүр хагарсан ийм гоё яриа өрөөтэй иймэрхүү хүмүүст аягүй дуртай юм шиг бас хандлага анзаарэгдэж байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол тэр тал дээр ингээ би залуучуудаа энд ирж байгаа хүмүүстэй ингээ аягүй гоё өөртөө ихтэй байгаарай. Тэгээ өөртөө аяусан илэрхийлээд ингээд гоё сурчих юм бол ер нь тэр ажил хайх гэдэг нь бол Ирландд тийм яг ингээ хүмүүс төсөөлөгдөд байгаа шиг тийм амар хэцүү зүйл бол ерөөсөө биш шүү гэдгийг нь бол би хэлмээр байна. За тэгээ энэ тал дээр би нөгөө талаас нь ингээ харсан бохгүй гэсэн чинь яг энд ингээ экспатуудыг ингээ хараад анзаараад ангууд бас заавал энд ингээ үйлчлэгээний ажил гэлтгүү бас эндээ төгсөөд хилээ сайжруулад гоё мастераа ч юм уу те бакалавра хийгээд энд ингээ яг юм том компаниудад тех компаниуд одоо IT ч үгүй программистууд дэргээл те иймэрхүү ажлын байр бас маш боломжтой харагдсан. Тэгээд үнэхээр яг тэр чиглэлээр явъя гэж бодож байгаа хүмүүс байх юм бол энд бүх ийм том одоо компаниудын дэлхийн дахны хамгийн том компаниудын Европыг хариуцсан толгой компаниуд нь бүгд энэ Даблин хотод байдаг болохоор заавал ингээд бид нартэй нэг зүйлээр ингээд тархиа хайрцаглаад авах юм байхгүй зүгээр энд бол маш гоё том хэрэг та чадчих юм бол те маш гоё том зах зээл боломжууд бол зөндөө байдаг гэдгийг бас санаарай. За ерөнхийдөө Даблин хот Ирланд улсын талаар ярихад ийм байлаа. За миний хувьд гэвэл ингээд 7 сар амьдраад
ер нь нэлээд тассан бэлээ. Тэгээд сая би Нью-Йорк хот руу бас явчаад ирэхэд яг тэнд Нью-Йоркод би ингээд бүр амар сонио ингээд тавьчтаад байсан. Бүр яг ингээд амар өндөр барилгууд харсан ч бүр надад нэг сонио юм хурдан буцаад ингээд Даблиндаа ирмээр санагдаад яг ингээд наартай юм дандаа юм жижиг байшингууд дундаа ингээд явмаар санагдаад тэгээ яг тэр үедээ би яг өөрийгөө анзаарчсан байхгүй. За би ер нь бас энэ Даблин хотод бас аяйгуу тасцсан юм байна да. Тэгээд ер нь яг үнэхээр гоё хот юм байна гэдгийг яг тэгэхэд би бүр илүү мэдэрсэн. Ер нь одоо хэлнийхаа сургуульд сураад тэгээ ажиллаа хийгээд хажуугаар нь тэгээ ингээ яваад за тэгээд мэдээж хүмүүсийн бас нэг сонирхох зүйл мөнгө хураах одоо хэр байт юм бэ ч гэдэг юм бас асуух байх. За тэгээ хэрвээ өөрөө санхүүгийн сахилга баттай өөрөө хэрвээ хийж чаддаг юмтай тэг ингээд ажиллаа маш гоё хүмүүстэй айгүй гоё хандлагыг өгөөд тэр тусмаа ингээд компаниуд ингээд зөрүүлээл айгүй ингээд ийм ажиллах боломжийг нь айгүй урт өгдөг ч юм уу тэг гих мэтлэн ингээд айгүй гоё боломжууд гардыг бэлээ. Тэгээ тэр болгоно нь ингээд мэдээж таны санхүүтэй холбоотой. Тэгэхээр мөнгө цуглуулах энд бол боломж байдаг юм бэлээ. Тэгээ хүмүүс ингээд цуглуулад ч явж байгаа зөндөө хүмүүс байгаа. Тэгээд яг хөө таны ингээ өөрөөс ингээ хамаарах тийм зүйл болж явдгаа. Тэгэхээр амьдралын өртгөн нь өндөрч гисэн нэрээ цалингийн хувьд гэх юм бол хамгийн багадаа 13 евро 50 цент байдаг. Хамгийн бага нь гэсэн үг сая энэ жилээс эхлээд ер нь бол 80 центээр нэмэгдсэн гэсэн үг юм байна. Өдөн жилээс ерөнтэй цалин ингээл тогтмол нэмэгдчихийдэг. За тэгээ татварын систем нь бас надад маш их таалагдсан. Татвараа төлөөд жилийн турш ингээ явсаар байгаа. За тэгээд жилийнхээ эцэс тодорхой хэмжээний татвараа иргэн өөрөө те ингээд буцааж авах жишээний ер нь ингээд заавал Ирланд хүн гэлтгүү энд ингээд улс оронд нь ажиллаж байгаа бүх хүмүүст ингээд адилхан тиймэрхүү дүрм журмууд нь ингээд үйлчилж байгаа нь бол надад маш их таалагддаг. За тэгээд миний хувьд ингээд 7 сар ингээд амьдраад ирэхэд ингээд ер нь Даблинд би хамгийн гоё ер нь миний амьдралын хамгийн гоё ингээд цаг мөч бас өнгөрсөн юм шиг санагдаж байгаа байхгүй. За тэгээд ер нь бол сурах зүйл ихтэй, харах зүйл ихтэй, харах гоё байгаль те соёл урлагийн хувьд ч тэр ингээ айгүй их соёлын солилцоонд би бас өөрийгөө орчлоо гэж харж байгаа. Тэгээд айгүй олон гадаад найзуудтай болсон. За тэгээ Монгол найзуудтай ч гэсэн зөндөө болсон. Тэгээ яг ингээ хүний газар ингээ бас байхаар чи ингээ бүр гоё юм сэтгэл санаагаар ингээ айгүй гоё нийсэн тийм найзуудтай бас хүн болдсон бэлээ. За тэгээд их мэтлээ ингээ яриад ах юм бол ингээ сул болон давуу талууд нь ингээл яриад байхаараа тэгээд миний бодлоор бол давуу талууд бол маш их байгаа. За тэгээд ерөнхийдөө Ирландын талаар ярьсан бичлэг маань иймэрхүү болоод дуусч байна. За тэгээд асуух зүйл, ярилцах, нэмж хэлэх зүйл байх юм бол нэрээ бичээрэй. Тэгээд тэрий чи айгүй олон өөр ингээ хүмүүс бас хараад тэгээд ингээд мэдээлэл авдаг байгаа шүү. За тэгээд өөр хэлж ярих зүйл юу байна? За тэгээ миний хувьд бол ерөөхдөө ийм байна. Тэгээ өнөөдрийн бичлэг маань энд хүрээд өндөрлөж байна. Надтай хамт байсан та нартай, төвчээртэй сонссон та нартай маш их баярлалаа. Тэгээд дараагийн бичлэгээрээ уулзлаа. Түр баяртай.